сайн байна надад. Энэ удаагийн видеогоор бодибилдингийн тамирчин Ган Зориг орж ийн. Тэгэхээр Ган Зоригийн хувьд урд өмнө цээжний булчин нэлээд хоцрогдолтой байсан. Харин энэхүү видеон дээр гардаг дасгалуудыг хийснээр тэрээр цээжний булчингаа хангалттай сайн хөгжүүлсэн байдаг. Тэгэхээр энэхүү бичлэг маань нэлээд хэрэгтэй видео болсон гэж та бүхэнд хэлмээр байна. Яагаад гэвэл энэхүү бичлэгэн дээр би бас өөрийнхөө зөвлөгөөнүүдийг бас давхар өгсөн байдаг. Тэгэхээр би энэ бичлэг үзэхийн өмнө та бүхнээс би дандаа нэг зүйлийг гуйдаг. Миний бичлэг нэлээд удаан болцсон учраас та бүхэн магадгүй мартчих магадгүй учраас бас энэ бичлэгийг урьдчилан лайк дараа шеэр хийгээд өгөөрэй. За хэрвээ ингэсэн бол бичлэгийг үзье. Юу нэг шээ. За юу вэ? За ажил хэлтэл сайн уу? За хэлтэл сайн. За өнөөдөр хоёлоо чээж орно шүү дээ. Чээж нүд. За хоёлоо манай үзэгчтэйгээ ерөнхийдөө танилцчих те. RP клубыг үздэг залуучууд байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө өөрийгөө нэг танилцуулчих. За юу ан залуучуудаа намайг Ган Зориг гэдэг энэ спорт төр хичээлээд одоо 9 жил болж байна. Тэгээд мэргэжлийн дасгалжуулагч хийгээд одоо 6 жил болж байна. Дасгалжуулагч тамирчин байна. Одоо миний оролцдог төрөл юм бол бодибилдингийн нэмэгч юм. Хүч үздэг байгаа. Бараг бүх зүйл үзсэн дээ. Мистер фитнес, менс физик, классик, бодибилдинг. Тэгэхээр хоёулаа өнөөдөр одоо үзэгчтэй бас хэрэгтэй мэдээлэл өгөх чаас те. Цээжний хувьд одоо хүмүүсийнх одоо зарим нь хоцроод байдаг те. Цээжний булчин хоцроод байдаг. Тэгээд чи нэг бас үзэгчтэйгээ хуваалцаад өөрийнхөө туршлагаасаа хуваалцаад дасгалууд заах чаад энэ одоо хоцрогдлоо арилгасан те. Чиний хувьд бас энэ асуудал байсан гэсэн те. Тийм. Миний хувьд болохоор эхлээд тийм хавтаа чэжтэй. Тэгээд чэжний булчин ерөнхийдөө бол мөрнөөс жижигхэн байдаг байсан. Тэгээд ерөнхийдөө би илүү мөрөн дээр фокус өгөөд илүү мөрөн дээр илүү ажилладаг байсан. Тэгээд сүүлдээ яг гоо биеийн пропоз алдагдаад том мөртөө жижигхэн чэжтэй болоод ирсэн. Тэнгүүт би одоо дараа нь яаж чэжийг томруулах вэ гэдэг юм дээр бүх анхаалаа хандуулсан гэсэн. Тэгээд ерөнхийдөө би баг 9 жил хичээлэхдээ баг эхний 6 жил нь чэжийг үнцэн шахалтаар хийсэн. Энэ бол надад нэлээд үр дүн муутай байсан. Яг л миний чэжний хэлбэр нэг л тийм хавтаа хിവэрэ нэг гоё юусэн миний санаанд нэг нийцсэн байж чаддгүй байсан. Тийм. Тэгээд сүүлийн 3 жил би техникээ ерөөсөө өөрчилсөн. Дандаа чэжний дээдлийг би дандаа дээдлээс эхэлдэг байсан. Илүү их жин аваад илүү хинээр илүү их нүүрс өстэй байгаа дээрээ илүү хүнд жин чэжний дээдл дээр авдаг болсон. Тэгээд дараа нь хоёр дасгалаа болохоор чэжний сүр болсон. Инженер ерөөсөө шууд надад илт мэдгэж чигсэн. Эхний нэг бараг 14-өөс 21 хоног дотор мэдчихсэн. Миний чээж илүү бөмбөр, илүү хэлбэрийн илүү засагтаад чээж илүү хилж томорч ирсэн. За тэгэхээр хоёул эхний дасгалаа болохоор цээжний дээдлээс эхлэх юм байна гэж ойлгосон шүү дээ. Дээдлээсээр. За хоёр дасгалаа болохоор шууд чээжний суур хэсэг гэсэн. Энэ бол ерөөсөө хамгийн үндсэн хоёр дасгал. Би бараг чээжний үндсэн шахалтыг бараг хамгийн сүүлд хийдэг. Эсвэл би бараг хийдэг. Тийм. Ерөнхийдөө бол чээжний үндсэн шахалт хүмүүсийн бол гол алдаа нь бол чээжний үндсэн шахалтан дээр хамаг анхаарлаа төвлөрүүлээ хамаг энерги эксэрцүүл. Энэ нь болохоор нэгдүгээр үр дүн багтаа гэдэг. Би бол ерөнхийдөө амьдралынхаа 6 жилийн турш 6 жил хичээлж өнөөдөр л ойлгосон биз дээ. За ёо хоёлаа. Цээжний дээдл рүү оръё. Камана одоо дээдлийг сая хаах байна. За миний бас нэг гаргадаг байсан алдаа их юм бол би чээж шахаж байхдаа дандаа миний мөр хөөждөг гэсэн байхгүй. Тэгээд би за миний мөр давуу юм чи угаасаа мөр хөөгөөд гэсэн тийм тэнэг бодолтой яваал гэдгсэн. Тэгээд чээж хийж байгаа мөртөө мөрний уртлаг өгөөд мөр бамбаагаад босоод ирдэг. Харин тийм үзэгчтэй бас ойлгох хэрэгтэй байхгүй. Ихэнх хүмүүс одоо нөө цээж шахаж чинь гэхэлэр миний мөрний уртал руу ороод байна гэж яриад байдаг тийм. Тэгэхээр чи одоо илүү одоо дээдл рүү ороод сурсан байж тийм. За одоо тэр техникийг чи харъя. Одоо энэ нууц бол нэлээд хүн бол юу нэг жоохон зовж байгаа сурах хэрэгтэй. Гэхдээ яг би та ардаг клубэндээ үнгүй заадаг ч. За энэ бол ерөнхийдөө чэжний бүх тасгалтай хэрэглэгдэх техник байгаа. Хамгийн гол нь далаа авчин. Далаа сайтраа авчаад нуруугаа отоогоо чэжид үйлгээд бүх шахалтан дээр. Тэгээд эхлээд орохдоо хөнгөн жингээс сайтар халаа. Далаа авчлаа. Энэ далыг дээш шахахтаа ерөөсөө далаа дээш нь болохгүй. Доош нь гүцэд. Доош нь гүцэд. Штанг болгоод игмний ясан дээр болгож байгаа. Игмний ясан дээр
Тэгэхээр нэлээд дээшгээ болгоно Тий, гэсэн одоо үг нэгний ясна. Бараг энэ дээр. Бараг үзүүн дээр бол. Тий, за бараг яг нэгний ясна дээр. Заавал хүргэн. Доошо удаан, дээш тесрэн. Доошо удаан, дээш тесрэн. Доошо удаан, дээш тесрэн. За энийг бол зингээр хэлээд 40-50 очих хэрэгтэй. Тэг ингээд авчихлаа. Тэгэхээр чиний халаалт чинь 40-50 гэсэн үг юм байна тий. 40-50. Зарим үед 100 ч илүү хаард, илүү ядраагүй үедээ бол хүнд чингэрч гэсэн хамаагүй, жин хамаагүй ерөнхийдөө бол нэг 50-аас 100 орох бодлоготой байдаг. Тэгснээр дахиндаа ийм суулцснаар 15-20 оролтоод юу ч амархан санагддаг байхгүй. 100 гэж бодож байгаа чинь 15 бол ийс биш шүү дээ. Тэгэхээр чиний хувьд болохоор юм биш. Цэжнэр засал хийхдээ өмнө кардио хийдэг юм байна. Шууд л ерөнхийдөө 50 юм уу 100-аар хатаад тий. Би ер нь бол дасглаа ихтэй бол юус кардио хийдгүү. Кардиорос хийх юм лээ. Яа кардио хийдгүүхээр би энийг шал дими замдар үрж яах юм. Тухайн булчин думар болгож байгаа болохоор хүн энийг булчиндаа засуулдаг гэсэн үг. Хүмүүсийн нийтлэг алдаа бол ирээл замдар гүгээл бол ингээл те. Тэгэхээр энэ гэх юм байна. Би бол ингэж ойлгоод байна л та. 50 гэдэг чинь маш олон давталтай байгаа байхгүй. Тэгэхээр замдар гүхийн оронд 50 давтчих болно л гэж. Тийм энэ бол маш тийм байна. За энэ бас зүг байна шүү. За энэ нэгний ясан дээр заавал буулгав. Дэше гүц. Борт анхаарах юм гэх юм бол хүмүүс доош нь буулгахдаа шууд хайчдаг. Энэ ч бол нэг өсөндөө 100% таа гэх юм бол 50% хийгээд юм шиг. Доош буулгахтай ч барих хэрэгтэй. Доош буулгах барихад бол тухайн ажиллаж байгаа менцгаар ингэж барьж идэх байна. Тэрийг ажиллахгүй шууд доошлуулахаар чинь чи сэтгэлээ 100% гэж бодох юм бол 50%-аар нь дэш чахаад байна гэсэн үг. Тэгээд зарим хүмүүсийн бас нэг алдаа идэг. Тэр нь болохоор нэг ийм зэн чихдэг. Маш бага богино зэн. Тэгсэн мөртлөө энэ чирэн дээр буулгадаг. Ийм зэн. Тэгэхээр чи ийм зэн чинь агшиж сунах хөдөлгөөн. Одоо хаашаа туулзгаа зам байгаа тийм. Туулзгаа зам маш баг. Тэгээд булцсан чинь ингэж агшиж сунжиж томорж явах хэрэгтэй шүү дээ. Ийм зэнд ямар болчих вэ гэж юм бэ? Тийм байна. За шүү дээ. Ийм зэнд. За одоо хоёр талаас би эхлээд 50 ордог бол дараагийн жингээ баг нэмээд 30 удаа ордог байгаа. Нийтдээ нэг халаалт гэх юм бол 2 оролт. Энийг бол би оролтон тоосдгүй нийтдээ нэг 80-аас 100-аар ингэ алчдаг гэсэн үг. Өшөөнийг анхаарах юм гэвэл доошо буулгаж байхдаа хамраар амьсгаа аваад дэш түлхтэй амьсгаа гаргана. Нэг түлхтэй нэг амьсгаа. Ингэснээр зүрхэндээ зүв ачаал гэж одоо ачаал даах чадвар чинь нэмэгдэнэ гэсэн үг. Чи хэрвээ амьсгаагаа буруу аваад буруу түлхээд авах юм бол чи 15 явах гэсэн бол 10 гараад зүрхний ачаал чи хэд ихсэл дэш явж чадахгүй хүчин байгаад байгаа мөртлөө амьс одоо хүчил төрөгчийн дутагдлаар болоод дэш явж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр сайн амьсгалдгүй байх нь өстэй манайхаа. Амьсгалдгүй, амьсгаагаа маш буруу авдаг. Амьсгаагаа зүв авснараас хүч зүв хуваарлагдаад илүү хүчтэй. Тийм. Тэр харин би яар хэлдэг байхгүй нөө эсэлдэх төрлийн булчин чинь өөрөө тэр хүчил төрөгчөөр ажилладаг байхгүй тийм. Тэгэхээр амьсгал нь уусаа маш чухал байдаг. Амьсгаа маш чухал. Маш энгийн шүү дээ амьсгаагаа. Доошо буулгахдаа гүнзгий амьсгаа аваад дэш түлхтэй амьсгаагаа гаргана. Доошо аваад дэш гаргана. Гэтэ амьсгаагаа богино авахгүй гүнзгий аваад гаргана гэсэн. За одоо үндсэн оролт. Одоо энэ дээр нэг би ерөнхийдөө надуудаа нэг 110-аас 100 хооронд давтдаг байгаа. Гэхдээ эхний оролтод би 80-аар ордог. Энэ нь болохоор шууд нөгөө бэлтгэлийн талаас ирсэн тийм нэгсэндээ муу санаалж байна гэсэн. Ер нь муу санаатай байх тэр юм тэгэл удаан бодгийн хамгийн гол асуудал нь бэлтгэл шүү дээ авахгүй байх тийм. Бэлтгэлийн талаас холор байх юм бол илүү удаан бодгийн илүү удаан гол. Тэр чинь бол нэлээ хашир үздэг байх нь гэсэн. Эхлээд би угаасаа олон жилийн одоо ямар нэг хамгаалт хийхгүй ингээд солиорол хийгээл үдэстэл чи явандаа бэлтгэл аваад ирэхээр хүн чи өөр бие дээр аваад ирэхээр угаасаа аргагүй сурд юм л. Хүн мянга хэлээ ойлгохгүй өөрөө бэлтжиж шүү. Заавал бэлтжиж шүү дээ. За тэгэхээр энэ бас хэрэгтэй зүйлсэн. За
Энэ болохоор нэлээд хоног хичээлийн 3-4 жил болсон. Ерөнхий техникийг мэддэг хүмүүст илүү тохиромжтой юу байгаа. Одоо жишээ нь үндсэн шахалтын ингэж гараа бүрэн хатдаг шүү дээ тий. Тэгвэл энийг бүрэн хатахгүйгээр зөвхөн штанга энэ дээр тавь. Тэгэхээр илүү мэдэрдэг. Илүү мэдэрдэг. Гэхдээ жин нас илүү хүндэрж ирдэг. Хүнд чинь аваад ирэх юм бол чүгжээд явах юм бол илүү хүчтэй. Тэгэхээр би одоо 80 дээр надад хүн биш учраас илүү мэдрэхийн тулд би энэ дээрээ тавьж байгаа юм. Нөгөө нэг орохгүй юм шүү дээ хуруугаар тий. Гараа их уруугаар чүгжихгүй гэсэн үг. Тэгэхээр харин энэ дээр чи би бас нэг чамтай санал нийлж байгаа зүйл байгаа байхгүй. Бид нар хаалгыг одоо ингээд атгсан гараараа төлөвтгөө одоо ингээд тэнийсэн одоо гараараа ингээд төлөвтгөө байхгүй тий. Яг тэрнтэй адилхан байна. Яг зөв тий илүү мэдрэн. Тий илүү мэдрэн тий. Илүү одоо. За энэ ч мэдрэлийн судсад их байгаа шүү дээ. За. Тэгээ нэр энэ мэдэд би гарны барилтыг аль болох илүү хол барьдаг. Хол барих хичээдэг. Гэхдээ энэ төхөөрөмж дээр илүү хол барьж болохгүй. Ингээ яач вэ? Би бол бүр ингэж тулгаж өрдөг. Яг энэ юм бол илүү обын томордог баг. Наад би санагддаг. Миний бодлоор чи ингэ юм шүү. Чиний гар чинь нэлээ урт учраас магадгүй тий. Би ер нь жоо стеллаштаас урт гартай. Чи ер нь жоо урт гартай юу? Тий ер нь урт гартай. Яг урт гартай бол айл болох зайтай өрөөрэ богинохан гартай бас таараад өрөөрэ. Яг зөв тэгж хэлэх хэрэгтэй байна. Игний ясан дээр буулгах да. Дээр буулгах да. Дэш гүц. Going with the gut, never had a doubt, felt like this is just a must. Put me in perspective, I'm the deepest in the cut. Туулах зам илүү хол байх тусмаа бочин илүү агшиж сунна. Богино зайд ингээ ажиллаулаад байх юм бол өшөө чиний чи яаж тийм гой бөөрийнхий гой болох юм бэ тийм үстэй яаж бодоод үзэлтэй. Ийм зайд чиний чэжний булчаа ажиллаж байвал тэгэл өшөө ойлгочтой шүү дээ. Тэгэхээр арга барилаа өөрчлөөд өөрөөр хийх хэрэгтэй байхгүй. Яг нөгөө мистер Олимпигийн том тамирчид чинь болохоор дутуу хийж байгаа юм шиг харагдаг мөртлөө тэдний чинь нөгөө булчин дүүрсэн учраас тийм шүү дээ. Уусаа зайн тийм байдаг. Бүр одоо цээсний булчин бүр хэтэрхий том болсон учраас минийгээс одоо ийм хэмжээнд байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр чи маргаан тэрийг хараад ингээд богинохан зайд гэх юм бол магадгүй тийм булчин шалгал. Тэгэхээр чи нөгөө булчин гэж юм яасан ингээд агших гүйст агшуулахгүйгээр ингээд хальт амсуулаад байна шүү дээ. Ийм зайд шүү. Баг хоёрлоо ч ингэж агшиж амжихгүй зай шүү дээ. Энд чи одоо тэгэхээр илүү жоохон бодлоготой жоохон юмыг бодож иж юм ихгүй болгосон. Тэгээ уусаа цаг хугацаа өнгөрөөд хөвчихгүй болгосон боддог л та. Би яагаад хөвчихгүй байгаа юм бэ гэж бодсон байж тээ. Чи 6 жил асуу гэдэг байгаа юм. Би амар удаан бодсон. 6 жилийн туршлагыг хоёулаа одоо үзчихтэй өргөж байна. Яг зөв. Үнгүү. За, ганцоо. Тэгэхээр тамирчид ерөнхийдөө маш хүнд жингээр игээд байдаг, зарим тохиолдолд бага жингээр игээд байдаг тий. Тэгэхээр хамгийн гол нь миний бодлоор бол хамгийн гол нь бас бодигийн тамирчид бол булчингаа илүү мэдэх хэрэгтэй гэж бас боддог байхгүй. Тэгэхээр чи ер нь яаж 100 кг жин чамд яг тохирсон жин бэ гэдэг ер нь яаж мэддэг вэ? Яаж мэддэг вэ гэхээр яг би одоо 15 явна шүү дээ тий. Сүүлийн хоёрын гацаал аришныг юм болим гэж тэгж ботл хийдэг байхгүй. Яг зөв. Тэрөө би ямар ч асуудалгүй 15 хийчих юм бол би өөрийгөө хуурж юм гэсэн шүү дээ. Жохон нэм хэрэгтэй. Жохон нэм. Тэгээ жохон 2.5-аар ч юм уу 100-ийн 25-аар ч юм уу. Огцон нэмэгдүүлж болохгүй. Хөлний булчин дээр бол нэг 5 кг-аас 10 кг нэмэхэд бол нэг өөрчлөлтөхгүй. Энэ чэжний энэ жижигхэн булчингууд дээр бол баг 2.5 5 кг ч амар. Заалнуудад бас тэр 2.5 байхгүй байгаа гэдэг шүү дээ. Жижигхэн нөгөө нэг хөлн дискнүүд нь. Тий. Тэгэхээр тэр дискийг бол чи нэмдэг бай. Өнөөдөр шүү дээ би дээрээс нэмэн шүү дээ. Тэр чи надад бас булчин ургуулах туссан шүү дээ. Тэр нэг жижиг юм хамгийн цогцсон шүү дээ нууцсан. Одоо өнөөдрөөс би арай илүү болох гэж надад тусдаг байхгүй тий. 1.5 нэг жижиг юм цагирах шиг тэр зүйлийг яриад шүү дээ. Ер нь том юм чи их жижигхэн зүйлээс эхэлдэг шүү дээ. За. But I'm not
жоохон жингийн нэмэхгүй л арай амархан байх шиг байна. Өшөө дахиад нэмэхгүй бол амархан байна тий. Амархан ийм ингэж байгаа ичлээс төгжихгүй ич. Төгсөхгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдөртөө 100 автаа хийчих шиг. Өнөөдөр жоохон бэртэ ах шиг. Тэгэхээр нөө бас манай үзэгч бас зарим нь хамаагүй төгжихгүй гэж байгаа унгаах харин бол тий бас баа гэж санаа. Муу юм зааж байгаа. Гэхдээ энийг бол сайн Нилээ олон давтдаг юм байж ш тий. гүйцэтгэлтэй хүмүүс л юм. Тохиромжтой. Эсвэл олон хүмүүс явдаг фитнес хажуугаар чалж өрөх гэдэг тэгэл бас л болно ш. Тийм болохоор жоохон болгоо ш ирэхгүй болохгүй. Одоо чихний сур одоо шууд сет хэлж байгаа. Үнцээр л хэлж байгаа. За энэ болохоор биеийн жингэрээ хийдэг учраас алуу өндөр ачааллыг өгдөг байгаа. Энэ дээр явахдаа тохоогоо сайтар задлаад аль болох доошоо дээш гүйцэтгэх. Доошоо болохтой амсгаа аваад дээшээ гаргана. Тэгэхээр энэ хоёр шууд араараас нь суруулж хийх юм байна тий. Нөгөөх нь болохоор чижний дээд хэсэг энэ болохоор доод хэсэг учраас ямар нэгэн ядралт одоо тийм явагдахгүй хоёр өөр хэсэг учраас намарч бараг өөрөдөө холбоогүй хоёр мэдлэг байгаа шүү дээ. Уртаашаа доош. Доошоо болохдоо чиж аргасаа тэнэг үнзгийн амсаа авна. Тэр одоо саяны ингээ хийж байгаа үед чи тохоогоо ерөнхийдөө задлж хийдгүү эсвэл ойртуулгүй энд ер нь ямар ач холбогдол байна? Энэ дэр айл болох задлан. Хэрвээ тохоогоо ойртуулчих юм бол 3-7 орно. Би чэж хийх гэж үзсэн. Тохоогоо задлаад чэж дүүртэл амсгаа аваад туушгаа дүүртэл тийм харагс тэнийж өгнө шнэ. Тэгэхээр Netflix дагаад тэнийж өгнө. Нэг өсөндөө сунгаад агшаагаад байна гэсэн. Хоёр талдаа гэсэн. Тэгэхээр илүү хурдан хугацаанд хэлбэрийн засагт томорно гэсэн үг. Энэ бас түгээмэл асуудал байхгүй юм. Гэхдээ бас мангар одоо буруу ч гэдэг юм уу одоо юу гэж яаж үн цэжний булчингийн одоо массыг нэмэгдүүлэх вэ? Чижний булчингийн массыг нэмэгдүүлэхэд эхлээд чамны чи сайтар хөөх памп авах хэрэгтэй. Памп авахын тулд чи зүг сайхан нүүрс авсан байх хэрэгтэй. Цагаан будаа тий. Яг бэлтгэлээс нэг цаг учраас 2 цагийн өмнө цагаан будаагаа идчихэл. Тэгээд дасгалаа болохоор чиж үйл ерөөсөө 45 минут дотор л хийх хэрэгтэй. Цаг хугацаа сунжирх тусам илүү булчин чинь илүү их шаталт явагдаад хөгжөөсөө илүү харин булчингаа идэнэ. Тийм болохоор маш хурдан хугацаанд гүйцэтгэл сайтай хийгээд юм гэсэн. Одоо би жоохон жингээ нэмэх учраас тохоовч юм. Тохоовч нэ. Тийм энийг хамгаална. Тохоовч ер нь өвддөг юм уу чинээс? Тохоо өвдөн. Яагвал би чинь банк хараа хийж юм шүү дээ. Хар бор ажил хийдэг хүн шиг байна. Сайн дураа. Тэрнээсээ кап болдог тэгээд жоохон тэрнээсээ таашаал авдаг тийм. Таашаал авдаг жоохон тийм боёх гар энэ шүү дээ. Хитрхи өөртөө хайргүй хандсны гай гэж. Одоо тохооны бөө өвчнөд болсон шүү дээ. Одоо хар залуугаас юм болсон шүү дээ. Тэгэхээр бас нөгөө нэг яг тохоовч хийж байгаа нь нөгөө талаар бас энэ тохоогоос дулаан байлгаж байгаа гэсэн үг. Дулаан баруун салхи юу яахгүй зөөлийг идэх хамгаална. Ингэнгүү бол тэгэл сэтгэл санаа тэгэл хэцүү шүү дээ. Нэг бодигард алдсан юм шиг тийм хамгаалж алдсан юм шиг тийм итгэлгүй шүү дээ. Одоо энийг нэмээд 110 болгоод 110-т бол хангалттай болчихоо. Тэгээд өнөөдөр 120 15 явъя гэсэн бодолтой шүү дээ. Өнөөдөр бол нэлээд бас үзсэндээ үзэлцэн шүү. Яг би сая чокобой идсэн. Чокобой. Гүлт 3 чокобой идсэн. Жоохон амар явчих хаа. Тийм нэлээд нүүс сарсан байна юу. Амар. Зууруу хөнгөн байна уу? Зууруу хөнгөн байна. 121 12 юм уу 10 байна. Жог өөрөө уцчих юм байна. Ухаар. Тэр одоо чиний хувьд болохоор энэ масс авж байгаа бэлтгэл те. Тийм ээ. Одоо би массны үлрэл дээр явж байгаа. Баг season. Одоо чинь хэд байна? 102-оос 101.
За чиний off season буюу тэр bulk season ч одоо болцсон байгаа шүү дээ. Тий. Гэтэ энэ болцсон байгаа үед би одоо энэ гидсээ чинь бас барьж үзэж байгаа байхгүй тий. Тэгэхээр нэлээ бас өөх багтаа байна л та. Тэгэхээр яг энэ үед чи яг яаж ерөөхдөө ингэж өөх нэмэхгүйгээр бас мас нэмээд байна. Хоолны дэглэм. Баг хэдий баг хийсэн ч гэсэн би хоолны дэглэм барьж байгаа шүү дээ. Өдөрт 1 кг дахин чийж мах хэдэн 20 өндөгний цаа хэдэн. Тэгээ хажуугаар нь болохоор нэг хоны мах юм уу? Адууны мах орч. Тэгтээ айл бол хоны мах идэхгүй нэг адууны мах хий хэрэмлэлсэл байдгийг. Уул нүхрийн мах идвэл ганц би нүхрийн гартаа бүтээгдэхүүн хасалтаа. Ганц 2 өдөр идэл амтан болно шүү дээ. Савас жоохон хит өнө гэдэг амтан болсон. Тэгэхээр нүүрс ус чи хийдсэн бэ? Нүүрс ус бол би өдрийн 300-400 г цагаан будаа. 160 г овёс. Тэгээд 300 г төмөл. Тэгээд бэлтгэлийн өмнө бол нэг 3 чокобай гэдэг нэлээд дуртай юм байна дээ. Яа дуртай биш нэг амар хурдан зад иддэг байхгүй. Хурдан зад. Нөгөө яг бэлтгэлийн өмнө хийж байгаа. Өөхөө замчихгүй. Зөвхөн бэлтгэл дээр энерги болоод миний чинь памплуулаад ингэ хийчихсэн. Тэгээд 2 тур булчин дээр бас дахиад 3 чокобай. Тэгээд эсвэл бол нэг өөр амттай юм ч юм уу. Тэгэл мэдээж бичдэг та. Энийг бол хэрэгжүүлээд үзээрэй. Маасны үед айгүй тийм одоо нууц харгуудын нэг шүү дээ. Айгүй үр дүнтэй. Тэгэхээр өөх тос хаанаас авч ирээ? Өөх тосны их усрын. Өөх тосоо би оливын тоснаас авч байна. Өөр тэгэл авахгүй шүү дээ. Чокобайнаас баазрын Өөх тос авч байгаа. Өөр бол нэг өөх тос авахгүй. За одоо 100 хөрлөө. За 100 өрлөө. За тэгэхээр нөгөө нэг би үзэгчтэй хэлдэг байхгүй мас нэмэхийн тулд ерөнхийдөө нөгөө ачаалуулж байгаа жингээ ерөнхийдөө нэмэгдүүлэх шаардлагатай, бэлтгэлийн ачаалаа нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгэхээр чиний хувьд болохоор одоо 100 орчим бол нэлээд хүнд жинтэй орчин шүү дээ. Тэгэхээр урд өмнө чи хэдийг хийжсэн бэ? Тэгээ одоо хоёулаа рекорд хийж чадах нь үгүй үү те? За маань ч нэг амар тийш дээр үзэг шүү дээ. Ер нь 120-оор юм хэд авчихсан бэ урд нь дээдл нь? 15. Тэгэхээр хоёулаа одоо 15-оор юм зүтгэн үзүүлэх үү? Чокоби хийж 15 гэж явахгүй бол тэгээд мяд энэ өмнөхөөсөө муу дандаа гэсэн. Тийм те. Би чи 93 дөрөвтэй байхдаа би явцдаг байсан шүү дээ. Тэгэхээр одоо явахгүй бол тэгээд хамзаргой чи муу дана гэсэн үг дээ. Нүүрс ус эзний юу аахгүй шүү дээ. Гавь аахгүй. Чи банд юм байна. За томорцсон явж чадсан. За хамаагүй. Аваад өгч зүгээр шүү. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 За сүүлийн 3 ийм дэмжлэгтэй нэг 2.5 кг дэмжлэгтэй байлаа. юу сүүлийн 3 жоохон дэмжлэгтэй. Би дэмжлэгтэй ойлцоо нэг 5 кг. Тэгэхээр ерөнхийдөө одоо ингээд би хэлдэг байхгүй жоохон ингээд тулах буюу одоо дийлхий байдлаа явах хэрэгтэй гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр сая бол бас яг тэрийг бол хийж чадчих шүү дээ. Энэ үед нь эсэлтэх рүү одоо юу явж гин гэсэн үг байхгүй тий. За ингэж эсэлтүүлэхгүй бол өшөө чи булчаа бол чадахгүй. 8 6 могош хадаа чи өшөө. Тэгэхээр ардаа бас заавал хүн зогсох хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхгүй бол чи ингээ яг сайн одоо тултаа авч чадахгүй шүү дээ. Би сая болдвол нэг өөрөө бол 12 явал. Тэгээд зогсож шүү дээ. Подгал хийчих. Сүүлийн 3-ыг бол хийхгүй өнгөрнө гэдэг чинь маш муу бас тий. Амар хөрөлтөө том хөрөл. Тий. Том хөрөл. Шахалтан дээр паверын нэг нууралтын нэг 50% нууралт бол байх хэрэгтэй. Тэгжиж чэжл илүү ордог байхгүй. Нуурахгүйгээр чи чэжийг төвлөж чадахгүй. Тэгэхээр чэж орохгүй. Тэгээд далаас авчих хэрэгтэй. Далаа авчихгүй чиний мөрний урталгүй орно. Тэгээд далчин бүр ингэж авчих хэрэгтэй. Хоошоо тий. Тэгээд шахахад далчин юусоо ингэж авчихгүй. Ийм л хөдөлгөөн байна. Ангиж
чээж хоёр. Бүрэн гүйцэд ажиллана гэсэн үг. Чи чээж хийж нэгэ мөрийн уртал чээж хоёр булч ослуулаад байвал тэгээд үр дүн багтаа гэсэн чинь 50% гэсэн үг шүү дээ. Тийм баа. Одоо энэ дээр бас хүмүүс амар дутуу хийдэг байна. Дээшээ доошоо юу нэг ялгаа. Энэ дээр сайн гүйцэд хийх хэрэгтэй. Тэгжиж бүрэн гүйцэд. Нэг л хийж байгаа бол цагаа үрж байгаа бол тэгээд үйл хийх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм бол үр дүн маш хурдан. Доошоо гүйцэд явлаа. Дээшээ гүйцэд. За тэгэхээр би бас үзэгчтэй бас нэг өөрийнхөө бас нэг зөвлөмжөө бас хэлцмээр байгаа байхгүй. За Тэгэхээр цээжний булчин болохоор энэ үзэгч ч юм уу одоо маа залуучууд энэ гол хэсгээр нэлээд дутуу гэж яриад байдаг. Одоо чиний энэ дээдлийн хэсгээр. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр цээжний булчин бол энэ хэсгээс ахуулаад ингээ мөрлөгөө ингээ явдаг. Ийм одоо юм олон судлууд байгаа байхгүй судалбарууд. Тэгэхээр одоо энэ гол хэсэг рүүгээ одоо ингээ ордог дасгалууд байдаг гэж манай багш нар заагаад байдаг байхгүй. Тэгэхээр яг энэ гол руу ордог дасгал бол байхгүй. Яагаад тэгэхээр булчингийн аль нэг хэсгийг ачаалуулах гэдэг юм. Энэ бүх хэсгийг ачаалуулах гэдэг юм гэсэн үг. Тэгэхээр одоо энэ цээжний энэ дээдлийн хэсгээр нэлээд сул байгаа энэ хүн болгон сул байдаг энэ дээдлийн хэсгээр. Тэгээ энэ хэсгийг сайжруулахын тулд заавал ерөнхийдөө налуугаас их нь эхлэх нь зөв. Одоо гантел ч юм уу те. Чи тэнтэй санал нэг байна уу? санал нэг байл яг энэ хэсгээр угаасаа яаж булчин үүрэх гэдэг юм. Яг энэ рүүгөө ингээ орцсон дасгал байдаг гэдэг байхгүй. Байх шүү дээ. Яаж чи эндээ ийм чижиг булчин төв хаана харсан. Гэхдээ одоо магадгүй тэр Арнольд ч юм уу эсвэл Рони Колман энтрийг хараад тэ тэд нар ч юм бол онцгой төрлийн хүмүүс дээ. Одоо үг дээдсэд нь шүү дээ. Хитэн одоо сая трибун хүнд тэ 1-2 гэдэг л тийм заяасан шүү дээ. Бидний ялангуяа Арнольд буюу тэр одоо Рони Колман хоёрын цээж бол баг дахин давтагдчихгүй том байна. Хамгийн том чийж хүмүүс шүү дээ. Булчингийн мас ингээ хаад зөв ингээд татцсан. Чийж нь одоо баг юу нууршээ гэж одоо Ронихоо бол. Тэгэхээр магадгүй нөө Рони Колман магадгүй нэг бичлэгэн дээр хэлсэн байж магадгүй л хэлтэй тий. Яг энэ гол хэсэг рүү болохоор би нэг одоо ингэдэг нэг сонир дасгал байгаа тий. Уус тий чи нөгөө бүх хороо тамирч тийм дасгал зааж өгдөн шүү дээ. Тэгээд хар чи нөгөө хүмүүс чинь яаж дээ. Нэрэл тийм байна. Надаас амар нөхөр тийм заагаад байгаа чи. Тийм байна гэж би тэгж л бодсон шүү дээ. Тэ. Тэгэхээр бас нэг буруу өгөх юу байхгүй. Тэд нар чинь тэгж заагаад байгаа юм ч дээ. Манай нэгээд. Тийм шүү дээ. Бид нар бас тэднэрээс суралцсан шүү дээ. Тэднэр суралцсан. Гэхдээ нөгөө бид нар чинь нэг юм биологийн тийм юу бас жоохон мэдлэг дутуу. Ингийн хүмүүс дутуу ш. Тэгэхээр чинь тийм болохгүй шүү дээ. За ингэж хийх юм байна гэж ойлгож шүү дээ. Одоо миний энэ сүүлийн бол би 120 дээр 6 юм 8 яваад тэгээ жингасаа 100 болгоод чадвар 6 юм 8 яваад 80 болгоод 6 юм 8 яваад тэгээд дараагийн хэсэгт орё. За энэ чинь болохоор нөгөө юу гэдэг вэ? Triple set байт лээ. Triple set их чинь тий. Тэ. Одоо тийч шүү дээ. Одоо амар эсэлгүй л жинхэнэ. Жинхэнэ л ер нь шатаан гэсэн үг шүү дээ. Хүчээ гаргана одоо. Эсэлт гэдгийг манай үзэгч сайн ойлгохгүй. Тэр нь болохоор ер нь булчин нилээн шатаад нилээн одоо ингээд өвдөө чинэрж байна гэсэн үг тий. Шатж байна л тий. Шатаад одоо чинэрж байна гэсэн үг шүү дээ. Шатаана гэсэн үг шүү дээ. Энэ мядлыг их хэмжээгээр гимтэх хэрэгтэй. Одоо энэ чинь нөгөө игний яс байгаа шүү дээ. Игний яс чинь ингээд дүүрчдэг байхгүй булчингаар ингээд игний яс харагддаг байхгүй. Одоо минийх тэр игний яс харагдахгүй. Үзүр хэсэг л харагддаг. Бараг харагдаж байна уу? За. Юу ч. Энэ барь. Энд чинь нөгөө арми ах. Нөгөө пирамид өстэй. Пирамид ч гэж хэлдэг, стриптиз ч гэж хэлдэг бараг. Одоо арми ах байгаа шүү дээ. Аваад диск аваад стриптиз ч гэсэн хэлдэг юм шүү дээ. Бүр сэхтэй гэдэг. Бүр тачаангон нэртэй. Бүр тачаангон нэртэй. Одоо энэ хооронд амьсгаа гүнзгий аваад гаргаж явах хэрэгтэй. Амьсгаа докторчуулна.
гайгүй шүү. Онхон байх шиг байна. Одоо 80 бараг 10 орчим шиг байна. Дургуй хөнгөр. Тэгэхээр гол нь мэдрэмжээрээ те. Мэдрэмж. Хэр шатж байгаасаа хамаарна. Яа. Гайгүй шүү. Гайгүй. Ячгүй. Форм бол ячгүй. Ядарч гэсэн гайгүй. Хоолойтой болохоос ячгүй шүү. Одоо сугаа яваад ихний сет гэсэн дуусчаа. Одоо чижний Мэдээ өөцөн биш үү те. одоо ингээд юм тавьсан ч болно. Чи нэг юм тогтсон юм уу? Тэгтээ шүү. Оо зөө. Одоо ингээд явуулж болно шүү дээ. Сүүл багасаа. Онголгод уурчих юм бол тэгэл Одоо дэшээ. Ингээд уучсан. Аман жоохон жижиг болоод ууцсан. Коло болооч үтсэн. Коло шигтэй. Коло биш. Андаа. Одоо болохоор тороос тасгал. За энэ их бичгийн мяслагууд илүү гүн орж илүү гүн ачаалуулдаг. Хоёрдугаар хэлбэржүүлдэг. Аюугаа бүр хийдэг. Одоо сая бол дандаа би масны юм болно шүү дээ. Чижний доодоо дээд доодтой масны юм шиг. Одоо уушин хэлбэрийн илүү урагшаага хавтгаа биш урагшаага болох. Тийм тасгал. Сет тасгал. Энийг туршаад үзээр айгүй үр дүнтэй шүү. За. Бас муу адилхан. Адаасаа авчаад чөж дүүлээд гарны байршаа хөрний. Ийм шүү. Хойштой гүнзгий амсгаа аваад урагшлагтаа гаргана. Нэр энэ бас гоё тасгал байна те. Би ч хийж үзмээр санагдчихээн л те. Чөжний хажуудлыг чинь масыг нэмэн хэлбэржүүлэн ингэж илүү гоё ухаж өгдөг байхгүй. Тэ. Айгуу тийм тачаангууч хийжтэй болно шүү дээ. Хажуудлаас нь чарсан чинь удаас нь чарсан тийм бөөрхий. Тийм. Айгуу. Цааслаа. Тэгэхээр одоо 7 хоног чи цээжийг хэдэн удаа хийдэг вэ? 7 хоногт 2 удаа 48-аас 72 цагийн зайтай. 2-оос илүү хитрэх юм бол хитрхий одоо ажиллаад томорхгүй. Би одоо бүх булчин миний булчин 7 хоногт 2 удаа ажиллагаа. Бүгдийг жиг дөгжүүлэх хэрэгтэй. Ямарваа нэгэн булчин. Тэгэхээр ихэнх тамирчид бол ерөнхийдөө хүнд хөнгөн гэж хуваадаг байхгүй. Чиний хувьд ерөнхийдөө тэгдэггүй эсвэл яг иймэрхүү темпээр бүгдийг хийх үү? Миний хувьд бол тэгэл өмнөх өдрөөсөө дараагийн өдөр нь арай илүү дайрах маягаар эсвэл юу яа. Нэг 7 хоногийн нэг өдрөнд дайраад нөгөө өдөр нь зөвхөн ажиллах ч юм уу те. Нөхөс сэргэх маягаар хийгээ явждаг. Нэг өдөр дайраад нэг өдөр нөхөс сэргэх маягаар. Хөнгөн маягаар те. Эсвэл таслаас Тэр өдрөө илүү жоохон мэдэрч хийх хэрэгтэй. мэдэрч байна. Одоо би өнөөдөр бол дандаа төхөөрөмжтөр явчихсан. Дараагийн жишээн дээр би гантилтэй юм. Дандаа. Тэгээ гантилт. Гэтэ чишний дээдлэг би мас авах гэж учраас дандаа штангтай явдаг. Илүү үр дүнтэй. Гантилтэй явах чинь. Хэцүү. Бүх юм гантилтэй болохоос ингээ авиргээл ингээд жаа засаар байдаг. Тэгэхээр аюугаа бол юугаар авчтээ. Тэгээ бусад таслуудаа гантилээр авчихна. Тэгэхээр бас юм байгаа даахгүй. Зарим хүмүүс зөвхөн гантил илүү сайн, зарим хүмүүс зөвхөн штанг илүү сайн гэж яриад байдаг. Тэгээ чиний бодлоор бол ер нь яг аль нь илүү сайн бэ? Хоёулыг нь ослуулна. Аль нэгээр нь явна гэж угаасаа Байхгүй, тий. Тэгэх юм бол чиний булчин ямар нэгэн угаасаа дутагдaltaа буруу хөгжүүлэх гэсэн үг. Одоо жишээ гантилээр байнга явах юм масны уу тийм өргөн байж чадахгүй яг хэлбэр дүр сайтай байж болно. Гэхдээ одоо энэ чинь томоохгүй гэсэн үг. Тэгэхээр хүмүүс одоо ингэх хэвээр миний бодлоор ингэх хэвээр байхгүй. Хэрвээ штанг илүү сайн нөлөөлөд чиний бодлоор штанг номер 1 гэж мас те. Маст бол номер 1. Номер 1. Тэгэхээр
хүмүүс тэр аль алингаар нь хийж үзээд хин нэгний үгэнд давталгүй те аль алингаар нь хийж үзээд өөртөө илүү тохирсноогоо олох. Би яагаад ингэ тэгэхээр гантилэр уул нь хүнд чаад явах боломжтой. Даанч одоо чинь би чинь гантилэр яваханд бол доор 60 кг 2 гантил авах шүү дээ. Тийм Тэгэхээр чи нөгөө ингээд бариад ингээд тэгэхээр чи нөгөө тохоо мохоо мөр гинтэж. Зүг. Тэгэхээр нөгөө тэрнээс муу санаалал хэрвээ туслагчтай бол Тийм шүү дээ. Одоо чамайг дагаж доороос 2 хүн ирдэг байхгүй. Тэгжиж тэр 60 хэсэг гантилэг аавна. хэрвээ би мэрэгжлийн тамирчин байсан бол мэрэгжлийн тамирчны хүн чинь нөгөө гантилыг чинь аваад шавнэр зөндөөтэй гэсэн үг шүү дээ. тэгээ шавнырыг бас бодоод шүү дээ. Ааха бас хүн зинг яадаг. Өдөр 60 хэклийн гантилэг чинь хүн болгон даагаад бас аваад. бас ядарн чи бас өөр. Ядаж нэг бас нэлээд булчлаг хүн л авч өгөх гээд. Тийм бас бас адилхан хар ажил хийж дээ. Бахаар байж Тийм лээ. осроо нахаалдаад байх ямар шаардлагагүй. Тийм дээ. За хоёр дахь тас нь болохоор би төхөөрөмжтэй айн болохоор би мэдээж аны байр өөртөө дийж байгаа. Энэ яг чижний хажууд ирнэ. Тэгээд гүц. Гэхдээ нөгөө далаа авцснаа бол яг задлахгүй шүү дээ. Уцаахтаа удаа. Түлхтөө тесрэн. Ингээд бүрэн агшиж байгаа. Одоо яг энэ цэгт ингээ миний чижний булчин бүрэн агшиж байгаа. Зангираад. Тийм ээ. Хойшлоход бүрэн сунаад. Түлхэхэд бүрэн зангиж. Одоо харж байгаа. Ингэж болж байгаад ингээд минийх зангихгүй байна. Тийм ээ тий. Хүмүүс ингэдэг байхгүй. Чи ингэж булчингаа бүрэн агшаа чадахгүй яаж булчнаа бүрэх вэ? Ингэчээд зангиж байгаа. Ийм л байна. Одоо яг энэ дасгалыг хийм гоо чиний яг аль хэсэг рүү орж ин гэж мэдрээд чинь чам. Миний чижний бүх хэсэг рүү. Бүх хэсэг рүү юу? Гэтэ чижний суурлуу бол орохгүй. Орохгүй байна. Айндаа нэг булчингийн мас томроод ирэхээр орж байгаа юм мэдрээд хэвчээ. Өмнө нь би Тэгэхээр харин тий одоо манай одоо бурхтууд тий манай одоо бурхтууд тэгэхээр одоо Роник олно аврагуудыг хэлээд байна. Тэд нар энэ хэрэгтэй ерөнхийдөө бол ингэж ярьдаг л да. Булчингаа мэдэрч суух хэрэгтэй. Тарих одоо булчин хоёрыг одоо нэг хэсэгт ажиллуулах хэрэгтэй гэж хэлдэг тий. тарих булчин холбох ондуур нь одоо ингээл урдууч хүүх явах. Хүүх оруулж болохгүй эсвэл залуу явах. Залуу манд оруулж болохгүй. Зөвхөн тарих булчин хоёр Тэр хоёроо сайн мэдэрч суух хэрэгтэй гэсэн үг. Тэр жоохон маазраад байгаа ч гэсэн ер нь бол хэрэгтэй мэдээлэл өгöd байгаа шүү тий. Чухал юм гэж байна шүү. Анх бид тэр хичээж явах биш нөө. Ингээ хөхөө хөдлөгдөг юм амар Дуртай байсан бай. Ингээ хизээ ингэж хөхөө хөдлөх сурнаа гэж баран дүнг. Ингэж боддог гэсэн. Одоо баруун хөгжмийн хэмлэр юм шүү дээ. Тэгэхээр энийг л нөгөө нэг тарих мэдэрх. тийм мэдэрдэг болчихно гэсэн үг шүү дээ. Эхэндээ бол энд ямар ч хүнд бол хөгжөөгүй байдаг тийм. Мэдэрдэг юм. Тийм. Яаж байгаа ингээ гараараа доош ингэж. Тэр жоохон масс нэмсний дараа л юм. Мас нэмээд баазаргийн мас тавьчих болдог. Чи хоёр хин хоёроо холбож чадах юм ба. Хөдлөж болдсон юм. Тийм Энэ бол бодибилдингийн ер нь баг үнд суур шүү. үндэс суур тийм. Яг зөв. Тийм шүү. Тийм бол илүү хурдан лифтер явна. Оргил руу. Тэгээд сурчаан бол тийм хүнд чинь ч хэрэггүй. Тийм хүн чинь чирэггүй шүү дээ. Тийм. Яг тухайн булчингаа ажилтдаг. Ажлуудаас сурчаан. Хүмүүс нэг одоо жишээ нь хоёр талаа гэж ингээл нэг аим хүнд чинь аваад шүү дээ. Тэр чинь одоо ингээд жишээ мөрний уртал доороос савлтын хүч өгзөмнөөс хүртэл хүч ирдэг байна. Доороос хөлийн улаас хулаад ингээл хүч ирээл ингээл саваал те. Энд чинь маш олон юугаар хамжиж хийж байгаа сте. Энд чинь буруу шүү дээ. Хоёрлоо зөвхөн ямар хөдөлгөөн баг тохоо авчлаа. Ийм л хөдөлгөөн баг шүү дээ. Энд чинь цэвэр хоёрлоо ажил. Тэгээ хоёрлоо ингэж ийм жижигэн зан. Ингэж хийж байгаа бол яаж томрох юм. Тэр мистер олимпийн гарууч нь угаасаа ингэ дүүрсэн байдаг болохоо ингэж хийж байгаа юм шиг харагддаг байхгүй. Тийм богинохон зайлж байгаа юм шиг. Богинохон хийж байгаа юм шиг. Тэрийг дуурайгаад ингэж биш ээ. Маний эдийн гар жижиг шүү дээ. Гүүсти. Доош гүүстэй шүү. Гүүс. Айл болохоос сунгаад. Гурлахч байлгаа. Дээш нь сайн сунглаа. Доош нь. Дээш нь сайн сунглаа. Доош нь. Ингээд сайн задлаа. Тэгэхээр одоо чи дараа нь ингээд булчингаа нэлээд хөөлгсөний дараа яг энэ цээжний булчингаа зүгээр чангалаж ингэж дасгал хийдэг үү?
Зөвхөн яг ийм тийм дундуур поз авдаг. Поз авахаар илүү нэгтшээ илүү 30-аа мэдэрдэг баг. Одоо нөгөө 30-аа мэдрээд ихсэн гэдэг чинь нөгөө поз авч ихснээс холбоотой байхгүй. тэгэхээр манай нөгөө энгийн хичээлэгчд бол энийг хийдэг байхгүй. Тэгэхээр бас хийвэл тэг хэрэгтэй Уус шүү дээ. зээш чи бэлчинтэй ч болчихгүй чи бэлчийн дундуур яг тухайн ажиллаж поз авах юм бол эн чинь оюун ухаан 30 орчим холбогдоод илүү хурдан хугацаанд хүрчдэг байхгүй. Зөвхөн ингээд төмөр үнэтэй Тэгэхээр зөвхөн тамирчилж поз авчихгүй бүгдээр л поз авчихсан гэдэг тийм. Тэгэх юм бол ингээд поз авахаар илүү ингээд ихтаршаад ингээд поз авах илүү гоё гарч ирдэг байхгүй. Амар том булчинтай мөртлөө ямар ч поз бэлтгэл хийдэг юм. Тайзанд гарч поз авахаар нөгөө төр том булчин байдаг бох. Хаад хийдэг бох. Тэгэхээр тамирчин ч биш ба тамирчин ч зүгээр хүн хинээс санаа зовлтгүй ишихгүйгээр поз аваад чи өөр хөндлөө юм хийж Харин дараа л зүгээр тийм. Жижигхэн булчинтай хамаа. чинь булчин хамаа. Тэгээ гой поз аваад юм бол гой поз аваад сурчих юм бол чи жижигхэн булчтай байсан ч гоё яригдах. Угаасаа явандаа чиний булчин томгон тодорхой шүү дээ. Чи ерөнхийдөө хувийн дасгалжуулагч хийдэг тийм. Тэгээд Тэгээд миний бодлоор ингэж боддог байхгүй. Энэ малчин маас ахуй жин хасахад хамгийн их саад болдог юм бол арх гэж боддог байхгүй. Чи юу гэж бодож байна? Чиний туршлагаас юм хэд яа. Чи бол уудгүй гэж шүү дээ ерөөсөө тийм. арх номер 1 Номер 1. тамхи Номер 2. тэгээ номер 2. Архич нь бол угаасаа шууд нүг им гормон шүү дээ. Эстроген тий. Тэгээ шууд булчинчин задлан хүчийг чинь унгаан чамайг эмгтээлэг шинжтэй болгоно. Авгаас ховж ив ярих чинь төрөх зүгэн. Хоёрдугаар пип чинь бүр нүл эстроген им даавар. Гизээч мөкшний бол дөрөв хүчийг чинь ярих. Цэцгийн үүргээ даа тэр эмхтэй тэр одоо юу гэх юм цэцэг уугаад байна гэсэн үг тийм. Эмхтэй цэцэг уугаад. Тэгэхээр нөгөө дамгаалаад одоо чи хэдийн хэмжээний өөхтэй төдий шинэлэг чи яг ингээ харахад эргэтэй хүн шигсэн чи яг эмгтээлэг шинжтэй байдаг байхгүй. Ховж яриад Ховж ярихаас гадна жоохон амархан үйлдэг мөлөг стресст нь олон ааштай болно. Тэгээд нөгөө яг эр хүний ажил хийх гэ төмөр өгөхөөр төмрөөд ирэхгүй ачаалтах чадвар муу. Энд чинь бол ерөөсөө төгшөө чиний ууж байгаа юмтай холбоотой шүү дээ. Тэгээд хоёрдугаарт нөгөө нэг нэмэлт ижилэг амар буруу гэдэг шүү дээ. Тэр чинь арх бив чинь бүр илүү их илгэнд чинь ачаал өгдөн шүү дээ. Дотор ихтэн чинь илүү их ачаал өгнө илүү их тийм одоо тийш. маш муу юм зүйл одоо Хамгийн баг муу маш муугар нөлөөлдөг юмыг тэ бураг гайгүй сайнаар нөлөөлдөг юмтай бараг харьцуулах гэдэг байгаа байхгүй тийм. хамгийн нэгэсэндээ хамгийн сайн юмыг хамгийн муу юмтай харьцуулангуудаа хамгийн муу юмыг одоо дээш нь гарах гэдэг байгаа байхгүй. Тийм байж Тэгэхээр тэр цаана зарж байгаа хүмүүст бас бодлогоож магадгүй л бодож байна уу? Ер нь бол юу гэдэг чинь архинд бол угаасаа донтуулах бод хийдэг шүү химээ. Тэрийг угаасаа нуудаг болохоос угаасаа хийдэг байхгүй. Тэр хийгээл донтуулах хүмүүс архи угаал 5 дахь болоо 4 дахь сүлгэн хөтөн доглоод тэр чинь нөгөө сэтгэл зүгээр те 4 таллаа 5 таллаа гэж 5 дахь болгож аваад бичин өгшөө чи донтсон гэсэн үг. Ястаа гоё юм байна. Чиний цусан чи нөгөө тэр нөгөө донтолтын бод чинь 5 өдөр ингээд өгшөө явж ахаа. Гарья гэдэг чинь тийм. Менежер нь сэргээр байхгүй өглөө босч ирэл хоолндоо идэл. Тэгэхээр би бас ингэж хэлэх байхгүй тийм. Фитнес бол бодибилдинг бол бас донтолтын хувьд донтол. А тэгтээ зөв донтолт тийм. Тийм. Харалт энэ донтолт чинь намайг ийм болгочихсон. Ийм зөв хүн болгочихсон. Арг уухгүй. Тэгэхгүй би ямар нэг ийм тариа уугаад хэглээд ингээд яваад байхгүй. Би юу савсрал байна. Тэ. Ирч хүчтэй байна. Энэ чинь л хамгийн гол юм шүү дээ. Тэгээ одоо миний хэлбэл одоо бүгд аав ээж юм том хүзэтэй болсон байгаа шүү дээ. Тэ. Би чинь нэг тэгэл чи өгшөн одоо бараг миний үеийнхэн залуу ахтай махтай ярих гэдэг байгаа. Санаа байгаа. Дуугийнхыг харлаа тий. Дуугийнхыг харалтаа та нар ишээсэлтэй. Ихтэй хүн чинь уул зөв хоошоор авах хэрэгтэй байхгүй. Тийм хүмүүсийг хараад мотивашн аваад энэ гизтэй гэж тэгж яхах оронд Тийм шүү. энэ шиг болчихсон энэ ингэж байгаа юм чи би яагаад болохгүй гэж тэгээд зөв тийм одоо татархалтай байх юм бол гой болох боломжтой шүү. Тэгэл чи ингээ хүн татархал ингээ байдаг юм бол чи тэгээд яг байсан байранд архиа угаал хамгаалтаас суцаа хатууруулаад явна шүү. Тамхи чи өөрөө нөгөө нэг нөл тамхины бохоо шүү. Суцаа чи яаж муухай харлуулга битүүлэлтгийг уусаа бүх юм дээр тавьдсан байх чинь тэрийг харчаад тамхиа татаад яваад байна. Тэр чинь хүртэл донтуулагчтай шүү дээ. Тий. Авсны юм амьсгаа зүү хөөрлж авснаа илүү өөх шаттай шүү. Тэг. Өөгч нь болохоор
хоёр төрлөө болж зааж штэ. Нэг нь одоо хөл сууж. Тэгээ одоо усын хэлбэртэй нөгөөх нь амьсгаа задардаг байгаа. Тэгээ амьсгаан дээр маш анхаа хамгийн чухал юм. Хамгийн гол нь тий одоо энэ хөлсөөр бол тэгж айх тэр гардгуу гэхдээ амьсгаагаар одоо уушаа гардаг байхгүй тий тэр бол яг зөв тий хөлсөөр бол тэгж их гардаг гэхдээ маш бага тий. За. Гэтэ багч гэсэн. Гэхдээ багч гэсэн гэхдээ айгүй бага. Гэхдээ хамгийн их нь бас тий яг үнэхээр уушаа гардаг байхгүй амьсгал. Гэхдээ уушг нь илүү юм тий. Манч бас нэрийн таа мэдгүй шүү дээ. Гэтэ ямар ч зүйл би харин гид саналаа сая тий. За. Гэтэ улам нарийн болгоно. Гээ одоо угаасаа энэ бодибилдинг гэдэг чинь мөнхөд сурдаг тийм спорт шүү дээ. Би одоо 9 жил сурж ирсэн. Болооч түүх юм. Тийм л одоо нэг нэгдэл байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хоёулынхаа бэлтгэл ерөнхийдөө дуусчихын тий. Дуусчих. Тэгээд хоёулаа бичлэгээр нь 2 хувааж хий гэж төгссөн байгаа тий. Тэгээ хоёрдугаар хэсэг нь болохоор энэ аптекийн ямар нэгэн хориогүй одоо ямар нэгэн рецептгээр зарагддаг эмнүүдийг одоо эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бодигийн тамирчид бол ашигладаг тийм ээ. Тэгэхээр тэрний талаар бит хоёр нэг дэлгэрэнгүй видео хийж төгссөн байгаа. Хэрвээ та бүхэн одоо дэмжиж таалагдах юм бол тийм 1000 лайк авах юм бол тийм эсвэл 500 шеэр авах юм бол тэрийг бол тийм нэг нууц мэдээллийг задлах болно. задлах болно тийм. Нууцаас гаргах болно. Тийм байна. Тэгэхээр тэр мэдээлэл бол мэдээж зүгээр тань мэдхүн зорилгоор тийм. Гэхдээ магадгүй тамирчид бас байж болно шүү дээ тийм үстэй тийм. Тэгээ тамирчидаа ч гэсэн бас хэрэгтэй зүйл. Хэрэгтэй зүйл шөрнөөс доктор ихний хамгаалж авахгүй бол чи хэдийн 1000 гаднаас нь үдээд 1000 яагаад чи доктор ихтэй асуудалтай байх юм бол чиний булчин ургалт бол маш бага байна шүү дээ. Тэгэхээр доктор ихтэн дээр бас маш анхаарах хэрэгтэй. Яг гадны ихтэн дээр анхаарах шиг доктор ихтэн дээр анхаарах юм бол яг 100% гүйцэтгэлтэй булчин чуугаа явна гэсэн хүчтэй биш гэсэн үг. Тийм ходоо ч жоохон шоколадаа эсвэл ихний үйл ажиллагаа жоохон довтолтой байх юм бол тэгэл үйл ажиллагаа чинь довтолтой л булчингийн мас авах жоохон хэцүү шүү дээ. Тийм болохоор доктороос ч гаднаасаа ч явуулж За тэгээд төгсгөлд нь тэгээд манай Артек клубынхандаа зориулаад ганц хоёр үг хэлээ зөвлөгөө ч юм уу тий. За ингээ Артек клубын үдж байгаа залуучуудаа хандаад хэлгээд тэгээд спортлог зөв эрүүл байцгаая цөмөрөө гадны хүн Монголд ирээд ингээ харахад Монголын залууч юу ямар гоё юм бэ ямар гоё би хаатай юм бэ те ямар гоё би авч явд юм бэ гэж хэлсэн гоё бөөнөр гоё би авч явъя л та тийм үстэй бид нар зөвхөн хоорондоо өрсөлдөхгүй дэлхийд бас өрсөлдөх хэрэгтэй тийм хоорондоо өрсөлдөд бидний хоорондоо өрсөлдөд гоё л байл та тийм бүгд бүзээг онцлохоо болтой эсвэл бүгд тийм тунхаа тийм их сонин гомоохоо болтой тийм bir хүн шиг л тэгэх юм бол гадны хүмүүс чинь бидний хараад хөндлөн шүү дээ. Өө Монгол залуучууд айгүй гоё. Би хата харахгүй Чингисийн удам юм да. Одоо хин нэгээд ингээд харахаар юу Чингисийн удам өө энэ тийм гасарсан байхгүй болсон дээ. Бүү бүзөө юм тий. Тэгээ уухараад алнаа гэдэг яг чигсэн дээр алж чадчихгүй тийм хэцүү байхгүй. Тэгэхээр яг эрүүл мэндийн анхаар яг эрүүл чирэг ир хүн шиг ир хүн байгаад тийм новшин арх тамхинаас хол байлж. За баярлалаа өгшөө. Тэгээд дараагийн бичлэгээр уулзна гэдэгтээ үнэхээр ихтэй байна шүү тий. За бэлгэлтэн амжилт хүсье. За амжилт хүсье өгшөө.